Сайн байна уу? Цэникагийн channel татамарл. Энэ удаа би ер нь бараг энэ channel анх удаа гаж ирж байгаа ихэнх хүмүүс нь тийм байж тарж байгаа. Хайрын уншлага хийх гэж байна. Өдрүүдийн сонголттой байх болно. За тэгээд ямар ч юм фильтргүй яг бодит үннийг магадгүй сонсоход хэцүү байгаа үннийг нэг нуугүй шулуухан шудраг хэлье гэж ерөнхийдөө бодож байна. За тэгээд өөрийн чинь яг хүсэл сонирхол нэлээд татсан тий байж иж энэ бичлэг рүү ерөнхийдөө орсон байгаа. За тэгээд хэрвээ уншлагынх нь одоо хариу нь өөрт нь нэг таарахгүй байгаа юм шиг санагдчихвэл магадгүй танд зориулагдаагүй байж болно. Гэтэ ерөнхийдөө бол яг л өөрийнхөө зүүн сайн ундалт тухамсраараа та бас энэ бичлэгийг сонгоод хөдрөөч гэсэн ерөнхийдөө сонгоод яг л танд таарсан уншлага байх болов уу гэж бодож байна. Тэгээд нэмэлтээр хэрэгтэй мэдээлэл байвал бас хүргэе гэж бодож байна. Яг нэмэлт авах хүмүүстэй зориулаад ерөнхийдөө нэмэлт сонирхолтой мэдээлэл магадгүй зөвлөгөө хүргэе гэсэн бодолтой байна. За хэвтүүлээ хамгийн эхлээд хүзрийнхаа сонголтыг хийцгээе. Би яг энэ хоёр сонирхолтой хүзрөө ерөнхийдөө хамгийн түрүүнд сонгосон. Эндээсээ ерөнхийдөө уншлага хий гэж бодож байна. Хамтдаа сайхан гүнзгий амьсгал аваад гаргацгаая. Болж өгвөл нүдэ ханаад байгаа газраа мэдрээд анхаарлаа л болох сайхан төлрүүлээд сэтгэл оюун санаагаа тайвшруулъя. Амьсгал авч байгаагаа гаргаж байгаагаа мэдэрлээ. За өөрийнхөө талаар, өөрийнхөө сэтгэлийнхаа талаар за магадгүй яг тэр хайр дурлалынхаа ситуацийн талаар нөгөө хүнийхээ талаар магадгүй бас бодъё. Илүү оновчтой зөвлөгөө, хариулт, уншлага авахын тулд энерги төвлөрүүллээ. Гүнзгий амьсгал аваад амаараа харуулаа. За хүзрийн сонголтоо хэвтүүлээ эндээсээ эцгий. За яг нэгэн зэрэг хамтдаа ерөнхийдөө хүзрөө уншлагаа нэгэн зэрэг сонгоод гаргаад ерөнхийдөө явъя гэж бодож байна. Тэгвэл илүү танд магадгүй сонирхолтой дээрэс нь яг мэргийн үйл явцыг бүгдийг эхнээс нь ахуулаад хараад за яг уулзаад мэргийн уншлага хийлгэж байгаа мэт бүх процессыг ерөнхийдөө харнаа гэсэн үг. За ийм нэгэн 3 үзэр сонгож гаргаж ирлээ. Ингэж гаргаж ирсэн ч гэлээ хэдүүлээ яг энэ талаас нь эхлээд 1 2 3 за зөвхөн артлын хэсгийг хараад ерөнхийдөө сонголтоо хийх байгаа. Тань сонгох хугацааг баг зэрэг өгье. За эхний хүзрийг сонгосон хүмүүсийн маань уншлага одоо эхлэх гэж байна. Хэвтүүлээ хамтдаа сонгосон хүзрөө эргүүлээд харцгаая. За King of Pentacles зоосныхаа үзэр доошо харж гарч ирсэн байна.
Мэдээж зоосны хаана бол илүү мөнгө төгрөг санхүү материал эд зүйлс эд баялаг материаллык зүйлстэй ерөнхийдөө холбоотой байдаг. Магадгүй таны харилцаанд байгаа хүн за та хостой байж болно харилцаанд байгаа хүн чинь ерөнхийдөө санхүүгийн бололцоотой хүн байна. Хэрвээ та хостой биш сингл байвал таны хайж байгаа таны хамт байхыг хүсэж байгаа хүнтэй ерөнхийдөө та санхүүгийн бололцоотой хүнтэй ерөнхийдөө уулзрах хүсэж байгаа харагдаж байна. Эсвэл яг одоо амьдралдаа өөрийнхөө байр сууриа эзэлсэн, за карьер те хөрөнгө босгоцсон, ерөнхийдөө нэлээд санхүүгийн магадгүй эрхчлөөнд хүрсэн хүнийг та бол дотроо хүсэж, мөрөөдөж, хүлээж байгаа бололтой. Гэхдээ дараагийн хоёр гарч ирсэн үзэр маань бас нэлээд сонирхолтой хоёр гарч ирлээ. Хоёр major arcana буюу нэлээд том утга агуулдаг The Fool, за The Sun гэд хоёр үзэр гарч ирсэн байна. Яг уу ерөнхийдөө за 3 дахь аркана бас гарч ирж ин доош орсон Magician. The Fool үзрийн талаар хэдүүлээ эхлээд яриа л да. Та магадгүй өөрийгөө хаяа ийм гинэн хонгор эсвэл одоо хүнд хууртагдсан ерөнхийдөө байдалд өөрийгөө авааччаад байдаг бололтой. Хүнд магадгүй өгөх ёстойгоос илүү их итгэл найдварыг өгөөд тэр хүндээ магадгүй хитрхи их сэтгэл өгөөд гэсэн чинь нөгөө талдаа яг танд тэр хэмжээний итгэл найдвар сэтгэлийг гаргаж чадахгүй байгаа тохиолдол гардаг ч юм уу те жишээгээр авч үзэхэд тиймэрхүү зүйл болоход та ерөнхийдөө маш их ундууцаж disappointed болж те дүүн хөндөө сэтгэлээр унаж жоохон гомддог ерөнхийдөө харагдаж байна. За сэтгэл зүйдээр мэдээж энийг болохоор яг хохирогчийн сэтгэл зүйтэй гэж ерөнхийдөө бас яг дуудаж хэлдэг. Хохирогчийн сэтгэл зүйд жоохон өөрийгөө оруулчод байдаг талтай байж магадгүй юм байна. Тэгэхээр тэр нь илүү дэлгэрэнгүй яг тайлбарлаж өгөх юм бол та өөрийгөө ерөнхийдөө тэр хохирогчийн дүрд аваачаад байдгаа гэж ойлгож болно. Гэхдээ мэдээж энийг яг ухамсартайгаар ойлгох нь одоо нэлээд ерөнхийдөө challenging байдаг ч гэлээ. Та бас яг энийг сонсоод нэрэж би одоо өөрийгөө л хохироох тэр байр суурин дээр аваачаад байдаг байхтаа гэдгийг бас яг тодорхой хэмжээнд үнэн гэдгийг мэдэрч ойлгож байгаа болов уу гэж бодож байна. За тэгэхээр ерөнхийдөө энэний талаар ямар сургамжтай хэдүүлээ байх вэ гэхлээр мэдээж нөгөө хүмүүс таны гомдоосон нөхцөл байдал бодит одоо зүйл болсон нэг өгөөсгөхгүй тэр бол болсон зүйл. Гэхдээ та өөрийгөө энергийн түвшинд, за сүнслэг түвшинд, за ухамсар, бодол, сэтгэл зүй тэ бүх одоо түвшинд өөрийгөө тийм байдалд хүргэсэн байна. Магадгүй нөгөө хүндээ бас тиймэрхүү энергийг өгсөн болохоор тэр хүн таныг гомдоосон үйлдэл хийдэг ч юм уу. За дараагийн үзэр рүү орох юм бол нарны үзэр гарч ирсэн. Нар бол ерөнхийдөө тарот үзрийн хамгийн таатай гэгээлэг эерэг дулаан аз жаргалтай happy ending-ийн ерөнхийдөө үзэр гэж ойлгож болно. Тэгээ яг энэ зурган дээр харж байгаачлал нь ерөнхийдөө та одоо хэрвээ хостойгоо хамт байвал ерөнхийдөө айгүй нартай гэгээлэг айгүй эерэг таатай заяаны хань тань байж ерөнхийдөө болох үс сайхан харилцаанд байгаа харагдаж байна. Та single байгаа бол та ирээдүйд ерөнхийдөө заяаны хантайгаа уулзах боломжтой. Таны ханы тэнгэр бас таныг ивэж байгаа шүү гэсэн утга санааг ерөнхийдөө илэрхийлж байна. Тэгээд яг эцэс төгсгөлтөө заяаны хантайгаа хамтдаа ингээд гоё амьдралыг өнгөрүүлэх ерөнхийдөө дүр зураг харагдаж байна. За 3 дахь доошо харсан Magician үзэр маань болохоор яг энэ зурган дээр бол ерөнхийдөө гаднах төрх за мейкап хийж байгаа юм талент тараад мейкап хийж байгаа эмэгтэй дүрслэлтэй. За доошо харж гарч ирсэн болохоор ерөнхийдөө жоохон өөрийнхөө имиж гаднах төрхөндөө баг зэрэг insecure ч юм уу те ямар нэгэн байдлаар сэтгэл дундуур за эсвэл хит өөрийгөө гоочлоод голоод бусадтай харьцуулаад байгаа ерөнхийдөө мэдрэмж төрж байна. Тэгэхээр би бол ерөөсөө таныг тийм одоо дүр төрх муутай хүн гэж ерөөсөө бол бодохгүй байна. Та яг үнэндээ маш царилэг одоо яг энэ хөзөрөн дээр харагдаж байгаа ч л ерөнхийдөө аюу тийм дур булаам нүдэнд булаахан тий сайхан бүсгүй өгөгдөл ерөнхийдөө байна. Гэхдээ өөрийгөө яагаад ч юм голоод байна. Өөртөө яагаад ч юм бүрэн дүүрэн итгэлтэй байж чадахгүй байгаад байна.
За магадгүй өснийхээ заслалтан дээр анхаарвал танд яг илүү гоё юм glow up, илүү level up хийсэн ерөнхийдөө болж болох юм байна гэж ерөнхийдөө харагдлаа. Тэгээд бас хэтэрхий хичээгээд байх тусам бид нар ерөнхийдөө жоохон арай дурбулаан баг харагддаг цаанаасаа. Ягаад гэвэл хэтэрхий хичээнэ гэдэг нь өөрөө өөртөө итгэлгүй байгаа байдлаас ерөнхийдөө хүн хэтэрхий хичээдэг болохоор тэр нь бусад хүмүүст ч ерөнхийдөө тодорхой хэмжээнд мэдрэгддэг болохоор дурбулаан байдлыг ерөнхийдөө багасгадаг. Тэгэхээр хаяа зүгээр нэг юм хичээгээгүй зүгээр нэг юм энгийнэрээ байгаа эмэгтэйчүүд дурбулаан харагддаг нь яагаад вэ гэвэл яг хичээгээгүй ч гэлээ өөрөө ямар ч юм санаа зовх зүйл байхгүй, өөртөө итгэлтэй, тэгээд өөрийгөө яг байгаагаар нь өгөгдөлтөөгөөр нь алдаад утгалтай тий одоо арьсан дээр сорвтой байна уу эсвэл би галбар нь ямар нэгэн өөтөө байна уу хамаагүй өөртөө байгаагаар нь хайртай байдаг, тэр энергийг ялгаруулж байдаг, цацруулж байдаг болохоор ерөнхийдөө эмэгтэйчүүд яг тиймэрхүү эмэгтэйчүүд цаанаасаа дурбулам харагддаг. Тэгэхээр та үүн дээр анхаарвал ерөнхийдөө айгу хэрэгтэй харагдаж байна. Хэтэрхий одоо төгс байх гад тий сошиал медиа дээр харагддаг шиг ч юм уу эсвэл ингээд ийм жоохон амьдралгүй стандарт ерөнхийдөө эмэгтэй хүмүүсийн гоо үзэсгэлэн талаас бий болцсон бидрийг ерөнхийдөө жоохон ингээд тархитцсан байгаа гэж хэлж болно. Тэгэхээр үүнд аль болох автахгүйгээр аль болох бусад хүмүүст өөрийгөө харьцуулахгүйгээр өөрийгөө зүгээр л байгаагаар нь алдаад утгалтаа өөтөөгөр нь тий сайхан хайрлаад яг л тэрэгээрээ ерөнхийдөө дур булаам байх бүрэн боломжтой. Тэгээд аль болох нүдэрээ илүү ингээд одоо цоглог байгаад, эрч хүчтэй байгаад ерөнхийдөө тэр тохиолдолд та хостой бол хосынхоо анхаарлыг, хайрыг ч гэсэн илүү булаах болно. Сингл хүмүүсийн хувьд бол та өөрийнхөө нүдэндээ илүү галзахтай, илүү одоо эрч хүчтэй тийм амьдралыг хайрлсан одоо тийм өөртөө итгэх итгэлээр дүүрэн байх тусам та эсрэг үсэндээ ерөнхийдөө илүү таатай дурбулаам дурламар харагдах болно. За ерөнхийдөө эхний дөрвөн хүзрээр бол нэлээд хангалттай мэдээллүүд гарч ирлээ. За би хамгийн ихэнд гарч ирсэн Зонсны хаан King of Pentacles үзрийн талаар дахиад нэг жоохон дурдаад ярээ. Энэ дээр бас яриаггүй юмнууд байна. За таны хамт байгаа хүн эсвэл хамт байхыг хүсэж байгаа хүн бол ерөнхийдөө нэлээд эрх мэдэл бүхий дээрэс нь өөртөө нэлээд одоо бардам хүн шиг харагдаж байна. Яг энэ зурган дээр харагдаж байгаа ч л ерөнхийдөө нэлээд юм их цэх байрлалтай. За тэгээд өөрийнхөө хувцалтандаа магадгүй анхаардаг тий. За өөрийнхөө ерөнхийдөө нийгэмд эзлэх байр сууриндаа маш ач холбогдол хүн шиг өгдөг хүн шиг харагдаж байна. Энэ үүн дээр бас нэг юм хар муурны сүүл хэсэг нь дээшээ өргөгдсөн алхаж байгаа харагдаж байна. За ерөнхийдөө тухайн хүн маань шөнийн цагаар магадгүй оройн өдөш ажил тарсан цагаар бас гадуур цагийг өнгөрүүлэх дуртай, жоохон сул тал гэхүү, жоохон нэг юм дутагдал гэхүү, тиймэрхүү нэг зан habit заншил ч юм уу тий байдаг байж магадгүй. За өөр анхаарах зүйл гэх юм бол зөвхөн танд анхаарал өгж одоо амьдрахаас илүүтэйгээр өөрийнх нь амьдралд нь бизнес эрхлэлт за тэгээд өөр олон хүмүүстэй зөндөө уулзаж учирч яриа өрнүүлдэг ч гэх юм уу ерөнхийдөө танаас гадна одоо өөр зөндөө зүйлд анхаарал хандуулдаг боддог тиймэрхүү төрлийн нэгэн хүн шиг харагдаж байна. Тэгэхээр мэдээж та тэр одоо байдалтай эвлэрсэн байх ч гэдэг юм уу эсвэл тэрийг нь ойлгоцсон байх ч гэдэг юм уу эсвэл тодорхой хэмжээнд бас яг эрүүл хэмжээнд нь аль болох жоохон хянаж барьж чаддаг байх гэдэг ч юм уу иймэрхүү зүйл дээр бас ядчгүй анхаарах шаардлагатай байж магадгүй. За дараагийн хоёр үзэл маань болохоор Queen of Cups, за Page of Swords. Queen of Cups үзэл маань ерөнхийдөө дандаа эмоцтой холбоотой байдаг. За дээрэс нь ээжтэй бидний өөрсдийн ээж болон та өөрөө бас ээж хүн байж магадгүй. Бидний өөрсдийн гүйцэтгэдэг ээжийн үүрэгтэй маш холбоотой байдаг. Та магадгүй ээж байх. Ээжийн үүргээ аягүй сайн биелүүлж ерөнхийдөө энэ амьдралаа бараг ээжийн дүр бүтээхтэй ээжийн амьдралаар амьдрахтаа ерөнхийдөө зориулсан байгаа гэж магадгүй харагдаж байна. Гэхдээ мэдээж биднэрт одоо бидний дотор та хэдэн настайч байх хамаагүй бидний дотор өрүүлж одоо нэг юм залуухан жоохон бараг юм хөөрхөн залуу бүсгүй байн байж идэг байн одоо тэр бол хизээж алга болохгүй бид нар байн одоо юм залуухнараа
одоо тэр залуу бүсгүйгийн хүсдэг зүйлүүдийг хүсдэг те жижигхэн юм цэцэг магадгүй өөртөө ч аваад бусдаас ч аваад найз нөхдөөс ч аваад гэдэг юм уу баярлахыг хүсдэг. За өөртөө цаг гаргаад те бусдыг дандаа анхаарч бусдад дандаа халамж өгөхөөс гадна өөртөө бас анхаарал халамж өгөөд өөртөө цаг өгөх нь ерөнхийдөө ач холбогдолтой шүү гэдэг мессеж алдчихгүй гарч ирж байна. Тэгээд өөрийнхөө дотор байдаг залуу бүсгүйгээ битгий мартаарай. Тэр бүсгүйдээ 7 хоногт ядаж нэг өдөр ч юм уу те нэг өдрийн за нэг 2 цаг ч юм уу цаг гаргаад өөрийнхөө тэр дотох эмэгтэй хүнийг юу хийхэд баярлдаг вэ? Тэрийг нь хийж өгөөд өөртөө цэцэг авч болно. За өөрийгөө гадуур ганцаараа болцож болно. Эмэгтэй найзтайгаа уулзаж болно. За эртээ эсрэг үсийнхээ хостоогоо ч гэсэн уулзаж болно те. Ерөнхийдөө аль болох одоо өөрийнхөө доторх тэр эмэгтэйлэг энергийг сэргээхээр баярлуулахар зүйлийг ерөнхийдөө бас жоохон ч гэсэн хийж байгаараа гэдэг зөвлөгөө гарч ирлээ. За эхний ерөнхийдөө группийн маань уншлагын одоо тайлбар айгүй ойлгомжтой байсан болов гэж бодож байна. Хэвтүүлээ өөр нэгэн тарот дек үзрөөс асууцгаая. За хов живнээс холуур байгаарай. За ялангуяа та өөрөө байж магадгүй за эсвэл та биш таны найз нөхөд танд хэрэгтэй хэрэггүй мэдээлэл хүргээд ерөнхийдөө таны одоо энергийн тэр орон зайг гэх юм уу за бодлын орон зайг жоохон ингээд муухай энерги орж ирүүлээд байгаа байж магадгүй харагдаж байна. Утсаар, чатаар тий ийм муухай хараалын үгтэйч гэх юм уу ерөнхийдөө тиймэрхүү мэдээллээс аль болох жоохон хол байхыг хичээгээрэй. Хов живнээс хол байхыг хичээгээрэй. Өөрөө ярихгүй байхыг хичээх. За дээрэс нь өөр хов жив сонсохгүй байхыг хичээх. Хов жив ярих гадаа наацтайгаа магадгүй найзаагаа зогсоох. За тэгээд яг түрүүний хэлсэнчлэн ерөнхийдөө өөрийнхөө дотор байгаа тэр нэг эмэгтэйгээ бүр илүү гоё тордоод өөрийнх нь химээр байгаа зүйлийг хийгээд магадгүй та тамхи татах туртаа бол бас зүгээр ийм сайд гонигтай байгаа үедээ тамхи татах биш. Илүү ийм 6 цэнгэлийн аз жаргалтай баяр хөөртэй байгаа үедээ одоо нэг юм хэнцэр мэдрэмж авах ч юм уу те эсвэл одоо нэг юм гоёмсог мэдрэмж авахын төлөө бас тамхи татаж болно шүү гэж бас яг хэлмээр санагдаж байна. За тэгээ дээрэс нь эрүүл мэндийн хувьд эмэгтэйчүүдийн одоо эрүүл мэндтэй анхаараарай. Өөрийнхөө магадгүй одоо очдог эмнэлэг дээр ч юм уу, очдог эмч дээр ч юм уу. За эсвэл тийм эмнэлэг эмч байхгүй бол найз нөхд эргэн тойрныхоо хүмүүсээс сураглаад эрүүл мэндийн одоо эмэгтэйчүүдийн үндэслэгт хамрагдаад эмчтэй уулзаад за зөвхөн эмэгтэйчүүдийн яг мэрэгжлийн эмчтэр очихоос гадна ер нь одоо эмэгтэй хүний эрүүл мэнд зөвхөн одоо физикал талаасаа биш сэтгэл зүй за бодол санаа оюун ухаан одоо юм сүнслэг энерги талаасаа ч гэсэн ерөнхийдөө хэрхэн яаж анхааруул гоё өөртөө одоо хайр халамжийг өгч чадах вэ гэдэг талаас нь бас магадгүй судлаад үзээрэй. Гоё дресс, гоё өөртөө гоё дур булаа мэдрэмж өгөх тиймэрхүү хувцсыг худалдаж аваад магадгүй за эсвэл гэртээ байгаа тэр дуртай нэгэн хувцаа өмсөөд гоё гадуур баг зэрэг ч гэсэн тий have a good time жоохон цагийг гоё өнгөрүүлээд за тэгэхээр хэдүүлээ бас яг хитрхи юмд ингээд одоо барьцтай, хитрхи хаалттай за ингэж болохгүй, тэгэж болохгүй, ингэх ёстой, тэгэх ёстой гэх мэтэр одоо нэлээд юм дэг журамтай хандаад байдаг гэж магадгүй эсвэл таны нөхөр за эсрэг үсийн хүнтэй эсвэл эргэн тойрондох одоо гэр бүлийн өөрийн чинь гэр бүлийн одоо хүмүүжлээс болоод ч гэдэг юм уу ерөөхдөө нэлээд юм дэг жаяг журам бүхий ингээд одоо өөрийгөө яг энэ зурган дээр харагдаж байгаачлан нэг юм хайрцаг дотор хийгээд түн дотроо ерөнхийдөө жоохон суугаад удцсан тэгээд нэг юм одоо таны амьдралыг үзэл бодол бусад хүмүүсийг харах одоо тэр өнцөг гэх мэт ерөнхийдөө жоохон нэг юм уйдгар татуу болцсон ч гэх юм уу бас байдаг гэж магадгүй харагдаж байна. Баг зэрэг юм 100 цэнгэл ялтчгүй хэрэгтэй байгаа харагдаж байна. Тэгээд яг одоо юм sexy time гэсэн ерөнхийдөө маш одоо
хэрэгтэй байгаа ерөнхийдөө харагдаж байна. Ялцчгүй юм бананы зурагтай. За тэгээд юм өнгөлөг болон юм хаар цагаантай тий яг энэ тал дээр ингээд яг бүтэн өнгөлөг байж чадахгүй ерөнхийдөө ингээд эвшээсэн байдалтайгаар жоохон юм зогсон байдалтай жоохон юм уйдсан байдалтай байгаа харагдаж байна. Тэгэхээр хэрвээ та хостой бол яг хосынхоо одоо тэр амьдралыг хосынхоо тэр нэг intimate дотн харилцааг жоохон хөгжүүлэх талаас нь анхаарал хандуулаад за хэрвээ та single бол зүгээр яг өөртөө гой зугаатай байхаар ч юм уу те ерөнхийдөө эрүүл байдлаар илүү доторх тэр эрчим гал эрчмийг ерөнхийдөө жоохон ингэ сэргээж өгөх эрүүлэр авч явах. За ингээд ерөнхийдөө нэгдүгээр группийн маань уншлага дуусаж байна. Хэрвээ та хүсвэл танд яг одоо ингээд дутуу санагдчих байгаа одоо мэдмээр байгаа нэг өөр юм байгаа юм шиг санагдаж байвал би нэмэлт дээр нэгдүгээр группийнхандаа бүр илүү одоо ноцтой асуудалт хэрэг байгаа бол яг зөвлөгөө өгөх талаас нь ерөнхийдөө хүзрүүдийг гаргаж ирээ. Тэгээ хэрэг өсвөл нэмэлтээ аваад нэмэлт бичлэгээ үзээрэй. Баярлалаа. Сайн байцгаана уу? 2 дугаар хүзрийг сонгосон хүмүүсийн уншлага одоо эхлэх гэж байна. За хэвдүүлээ юуны түрүүнд ямар хүзэр сонгосноо харцгаая. Hierophant хүзэр маань дээшээ харж гарч ирсэн байна. За энийг сонгосон хүмүүс маань ерөнхийдөө илүү ганц бие хүмүүс байж магадгүй гэж санагдчих байна. Та ганц бие биш байж болно мэдээж. Тэгтээ ерөнхийдөө илүү яг нөгөө өөрийнхөө ижил одоо хүүсийн найзуудтайгаа тий найз охтуудтайгаа ч юм уу илүү цагийг өнгөрүүлж байгаа дур зүрхтэй хүзэр ерөнхийдөө илүү гарч ирлээ. Тэгээд яг нэг юм гайхширсан жоохон нэг юм харцнаас нь ерөнхийдөө харах юм бол баг зэрэг жоохон төөрөгдөлт орсон ерөнхийдөө дур зурагтай за баг зэрэг айцтай төвшүүртэй байгаа ерөнхийдөө эмэгтэй хүний зурагтай хүзрэг ерөнхийдөө сонгожээ. Гэхдээ яг Тароны Major Arcana Hierophant бол ерөнхийдөө нэлээд хүчрхэг хүзэртэй ордог. Нэлээд одоо юм зүүн биелэгтэй зүүн совинтой за даалт ухамсараасаа мэдээллийг нэлээд сайн холбогдож авч чаддаг. Ерөөсөө өөрөө айгүй юм өндөр дисциплин дэг журам номыг дагдаг те ном ерөнхийдөө айгүй их судалж сонирхож үздэг мэдлэг боловсрал өндөртөө за дээрэс нь маш юм өндөр моральтай ерөнхийдөө дүр байдаг. За дээрэс нь та бас нэг тиймэрхүү төрлийн ерөнхийдөө хүн байж магадгүй нэлээд юм номинж гэх юм уу за эсвэл юм сонин содон даалт ухамсар тий за сүнслэг ертөнц одоо таро гэх мэт тиймэрхүү зүйлийг нэлээд юм сонирхдаг төрлийн өөрөө ч гэсэн магадгүй юм авьяастай хүн байж болно. За хэвтүүлээ таны мэдэх сонсох хэрэгтэй байгаа мэдээллийн талаар яг хайр дурлал хосын харилцааны талаар асууя л да. Бидний хүзрүүд ерөнхийдөө бисээ гаргаад ирлээ. Ойрын цаг үед ерөнхийдөө жоохон согтууруулах хүндээ алкогол баг зэрэг хэрэглээд байгаа байж магадгүй харагдаж байна. За эсвэл согтууруулах хүндээ хэрэглэх дуртай төрлийн хүмүүсийг өөртөө татаад эсвэл урд нь уулзж исэн ч юм уу ерөнхийдөө жоохон согтууруулах хүндээ алкоголтой жоохон холбоотой энерги харагдаж байна. Тэгээд ерөнхийдөө энэ нь бол танд юм сайхан зүйлийг бол авчрахгүй айгүй юм таагүй мэдрэмжийг ерөнхийдөө энерги бие сэтгэл талаас эрүүл мэнд талаас ч гэсэн те ерөнхийдөө жоох юм залхсан байдалтай ерөнхийдөө царайтай юм эмхтэй харагдаж байна. Тэгээд
аль болох өөрөө ч гэсэн энергиэр алкогоолноос жоохон холдох гэж хичээгээд за бусад учирч уулзж байгаа эргэн тойронд ерөнхийдөө цагийг хамт өнгөрүүлж байгаа хүмүүсээсээ ч гэсэн ерөнхийдөө жоохон наанта цаанта алкогол хэрэглэхгүй байх, алкогол магадгүй зардаг газар руу орохгүй байх, алкогол хэрэглэх дуртай найзуудтайгаа ч юм уу эсвэл хүнтэй уулзахгүй байх гэсэн зөвлөмжүүдийг ямар тач өгмөр байна. Яагаад гэвэл алкогол бол мэдээж одоо зөвхөн гоё сайхан цаг үед тэмдэглэлт баяр үйл явц одоо тиймэрхүү юм сайн сайхан зүйл момент дуухад бол ерөнхийдөө айгүй сайхан байдаг. Огт хор гэсэн утгатай бол биш. Гэхдээ юм сэтгэлээр унсан за эсвэл одоо жоохон юм төөрөгцөн байдалтай байгаа эсвэл зүгээр юм ажлынхаа стрессээ тайлах зорилгоор ч юм уу гэх мэтэр ийм тиймэрхүү шалтгаар ерөнхийдөө хэрэглэх тусам илүү бид нар хамааралтай ерөнхийдөө болоод ийм одоо habit муу зуршилтай болчдөг. Тэгээд энэ нь болохоор яг танд наагуураа туслаад байгаа юм шиг боловч яг үнэндээ энэ хүзрэн дээр харагдаж байгаа ч л жоохон юм гундаалгаад байна тий. Танд өөртөө л жоохон зохиохгүй, жоохон тиймэрхүү тааламжгүй харилцаа ерөнхийдөө үүсцэн байгаа харагдаж байна. Тэгэхээр үүн дээр анхаарах хэрэгтэй байна. За дараагийн хоёр хүзэр маань болохоор Empress, the Page of Pentacles хүзэр доошо гарч ирсэн. Энэ бол ерөнхийдөө ямар тохиолдлыг энэ хоёр хүзэр ингэж гарч ирдэг вэ гэхлээр та харьцаанууд дээр маш их юм ээжийн дүрийг бий болгоод эсрэг хүс болохоор ерөнхийдөө дандаа юм ээжийн хайраар дутсан эрэгтэй хүмүүсийг магадгүй өөртөө татаад тэр нь болохоор тантай юм хосын харилцаанд орохдоо яг юм хостэй яг эмэгтэй хүн гэж орохгүйгээр илүү таныг одоо ээж шиг харж хандаад танаас юм ээжийн хайрыг хүсээд байдаг ч юм уу эсвэл ингээд өөрөө жоохон эрэгтэй хүүхэд шиг тантай ингээд байх гад байдаг ч юм уу жоохон нэг тиймэрхүү харилцаанд орчоод байдаг паттерн харагдаж байна. Тэгээд яг ийм тохиолдолд бас юу дагуулдаг вэ гэхээр нөгөө таны хамт байгаа хүн маань за ерөнхийдөө бол эрэгтэй хүн маань одоо өөрийн гэсэн байр сууриа нийгэмд эзэлж чадаагүй өөрийнхөө санхүүгийн эрхчлөө бишээ ерөнхийдөө ийм санхүүгийн жоохон юм эд хөрөнгийн одоо чадвараач бүрдүүлж чадаагүй нэг юм бацааны гэх юм уу нэг юм том болоогүй томоогүй жаалын магадгүй дүрд илүү орж амьдардаг тий амьдралд жоохон юм назгаа хайнга том эр хүн шиг хандаж чаддаггүй тиймэрхүү төрлийн харилцаанд ороод байдаг гэж магадгүй байна. За тиймэрхүү төрлийн эрэгтэй хүмүүсийг ч гэсэн өөртөө татаад байдаг гэж магадгүй. Та энийг өөрөө ч гэсэн ерөнхийдөө ажигласан байх. Тэгээд нэг л мэдсэн чинь таны дурлцсан байгаа ч юм уу эсвэл тань дурлцсан байгаа ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар ингээд харилцаа холбоо үүсгэсэн хүн ингээд хүнтэйгээ хамт байжсэн чинь нэг л мэдсэн чинь ээж нь болцсон тий ээж шиг нь загинцсан ч юм уу эсвэл ээж шиг нь араас нь жижиг сажиг юмыг нь анхаарсан ingээж тгийж гээд нэг юм ээжийн дүр ээж хүү хоёрын харилцаанд орцсон яваад ддэг гэж магадгүй. Энэ бол нэлээд том асуудал. Энийг бол ерөнхийдөө та өөрөө нэлээд сайн ухаарад, ажиглаад ийм юм үнэхээр болоод байна уу? Би үнэхээр ийм залуучуудтай уулзаад уулзаад өөртөө татаад байна уу? Би өөрөө ч гэсэн ийм залуучуудтай ингээд өөрөө татагдаад байна уу гэдгээ ерөнхийдөө айгүй сайн хүлээн зөвшөөрөх, ойлгох хэрэгтэй. Тэгээд ийм харилцааг би хүсэж байна уу? Би ингээд хосынхаа харилцаанд яг ингээд тэнцүү эмэгтэй эрэгтэй гээд ийм хосын харилцаанд явмаар байна уу эсвэл би ингээд байнга нөхрийнхөө эсвэл одоо эрэгтэй хүнийхээ ээж нь болж амьдрах юм уу гэдгийг ерөнхийдөө өөртөө нэлээд сайн сериусны нүүр тулж асуух хэрэгтэй. Минь бол мэдээж яг одоо нөгөө хүнийх нь асуудалтайгаас гадна таны өөрийн бас хитрхийн ингээд ээж болох гээд байгаа гэдэг асуудал бол бас танд ялцчгүй байгаа гэсэн үг. Тэрийгээ бас яг болно. Тэр зангаа хайнаа гэсэн үг. Мэдээж энэ юутай холбоотой байдаг вэ гэхлээр бага насндаа хитрхи их ээжийн дүрд орж жоохноосоо айгүй олон дүүнээрээ хасарсан ч юм уу те эсвэл
жоохон байхад чинь таны өөрийн ээж таныг хангалттай ээжийн хайраар бас яг ингээд хангаж өгч чадаагүй болохоор та өөрөө багасаа эхлүүлээд ээжийн одоо нэг юм дүрд орох шаардлагатай байсан. Эсвэл таны ээж, таны аав хоёр яг юм ээж хүү хоёрын харилцаа шиг байсан болохоор та бас эрэгтэй эмэгтэй хүний ер нь хасын харилцаа чинь ингээд эмэгтэй нэг юм ээж шиг нь эрэгтэй хүнээ ингээд юм асарч хамгаалж ингэж одоо халамжилтын байна гэсэн ойлголттойгоор магадгүй өсөөд өөрөө ч гэсэн ерөнхийдөө тиймэрхүү даалд ухамсарын програмтай болсон байгаа гэсэн ерөнхийдөө янз бүрийн мэдээж одоо иймэрхүү л ерөнхийдөө тайлбарууд байгаа л да. Тэгээд хийж болох зүйл нь бол мэдээж хамгийн түрүүнд ухамсарлах, ойлгох, хүлээн зөвшөөрөх. За би үнэхээр өөрөө ийм асуудалтай байгаа маа. Би нэг одоо боли. Би одоо ингэх тоолондоо өөрийгөө ерөнхийдөө зогсоо гэсэн. Ээж шиг ажиллах гээд байх тоолондоо ээж шигээ магадгүй өвлөх гээд ээж шиг магадгүй хитрхи ингээд нялх хүүхэд ингээд асарж байгаа юм шиг байх гээд байвал ерөнхийдөө тэрэн дээр анхаарна гэсэн үг. Өөрийнхөө бас яг уулзч учирч таталцж байгаа хитрхи юм эрх жаал шиг байгаад байгаа хүмүүсийг ч гэсэн ерөнхийдөө амьдралаасаа жоохон холдуулаад өөрийнхөө амьдралд оруулахгүй байхыг хичээх хэрэгтэй. За цаашлаад ярих юм бол ерөнхийдөө нэг юм өнгөрсөнд болсон үйл явдалтай холбоотойгоор юм гомдол ерөнхийдөө сэтгэлдээ тэгээд тэр нь ч гэсэн одоо бүтэн тавьж явж чадаагүй та холбоотойгоор ингээд жоохон юм сэтгэлийн шархтайгаа байгаад байна. Тэрнээс болоод таны сэтгэл зүй, ерөнхий энерги, ерөнхий одоо ингээд байдал чинь жоохон юм хэцүүхэн байгаад байгаа бол яг энэ бол яг ягт холбоотой. Магадгүй яг алкоголтой ингээд жоохон ойрхон найзлаад байгаа юм ч гэсэн энэтэй холбоотой. Тэгэхээр сэтгэлийнхаа шархлуугаа нэлээд сайн гүнзгий одоо ажиллана, өөрийгөө эдгэх гэж хичээн. Таныг хинж танаас өөр эдгэх чадахгүй. Таал өөрийгөө эдгэн, таал өөрийнхөө тэр шархтайгаа нүүр тулна. Тэгээд эдгээгээд одоо ардаа орхиод тэрийг ингээд одоо хаахыг ерөнхийдөө та өөрөө шийдэх хэрэгтэй. Тэгжээж л цаашаа урагшлаж илүү гэгээлэг, илүү таата ерөнхийдөө амьдрал руу илүү тийм таата одоо нөхцөл байдал харилцаа, таата амьдрал, таата эмоц руу ерөнхийдөө шилжнэ. Тэгэхгүй бол энэ дотроо ингээл байгаа л энэ таагүй одоо нэг юм депресстэй ч юм шиг нэг юм сонин энергийнхаа ингээд орчин амьдралд ингээд амьдрал байх болно. Таагүй хүмүүстэй уулзаал, таагүй харилцаанд ороод өөрөө ч таагүй сэтгэл зүйтэй байгаал. Тэгээд магадгүй одоо юм өмнө нь хууртагдчихсэн ч юм уу нэг юм сонин ингээд нэг юм зүйл болоод өөр хүнээс салж исэн ч юм уу тэр зүйлийг ардаа орхин гэдэг нь уучлаад за тэгээд хамгийн гол нь өөр дээр ажиллах хэрэгтэй. Бусад хүмүүст буруу яах вэ? Бусад хүмүүсийг шүүмжилж, бусад хүмүүсийг шүүж, бусад хүмүүстэй өөрийгөө харьцуулах яах вэ? Бусад хүмүүс рүү буюу гадагшаага анхаарлыг хандуулахаас илүүтэйгээр дотгошоогоо өөрийнхөө сэтгэл зүрхлөө, өөрийнхөө шархлуу, өөрийнхөө одоо ингээд дотор юу болоод байгаа юм бэ? Тэр тийшээ өөрийнхөө ертөнц рүү илүү хандуулаад магадгүй тэмдэглэл бич одоо яадын ганцаараа жоохон цагийн өнгөрүүл өөрийнхөө тэр сэтгэлийн шархнаасаа зүхтагаад эсвэл хитрхи найзуудтайгаа цагийг өнгөрүүлээд ч юм уу эсвэл хитрхи жоохон алкоголтой найзлаад байгаа бол энэ ингээд өөрийгөө жоохон ингээд зүхтагаад асуудлуудаа нэг юм шархны лент нааж байгаа юм шиг шийдэд байгаа асуудлуудаасаа бас болоод жоохон өөртөө цагийг өнгөрүүлээд ерөнхийдөө өөр дээр ажиллах ажил бол нилээдгүй байна. Тэгээд шинээр амьдрал эхлүүлэх хэрэгтэй. Тэр хуучин одоо нэг юм гомдсон, шаналсан хүнд магадгүй ингээд одоо таны хүн гомдоосон янз нь юу ч болсон байж болно. Тэр бүгдийг тэгтээ ардаа орхихыг шийдэх, тэр бүгдийг уучлах, тэр нэг юм уучлах агуу сэтгэлийг өөрөөсөө олж илрүүлэхтэй яг үнэхээр чин сэтгэлээсээ ингээд магадгүй асгартлаа үйлээд зүгээр ингээд за би одоо ингээд хангалттай шаналж боллоо. Би одоо энэ хуудсыг, энэ номыг хаагаад би шинэ ном нэмэр байна. Би илүү гэгээлэг ном нэмэр байна. Би одоо ингээд тэр хүмүүст гомдсон сэтгэлээ бүгдийг тавьж явууллаа. Таны сэтгэл бол таны өөрийн хариуцлага байгаа. Бидний сэтгэл зүй, бидний сэтгэл, бидний зүрх зөвхөн бидрийнх. Энэ бол бидний үүрэг хариуцлага. Яг би саяхан бас нэг юм өөр нэгэн хүнээс яг айгүй хэрэгтэй зүйл сонссон нь юу вэ гэхэлэр бидний зүрх сэтгэл бол
үнэхээр зөвхөн бид нар өөрсдөө л үүрэг хариуцлагыг үүржидэг буюу хэрвээ та сэтгэл зүрхэндээ ямар нэгэн гомдол, ямар нэгэн юм шарах тэгээд байгаа бол тэр бол таны өөрийн чинь тээж буй, өөрийн чинь хариуцлага. Тэгэхээр та өөрөө тэгж амьдрмаар байна уу? Эсвэл шархаа идгээгээд тэр гунига ардаа орхиод уучлаад тий им хайраар дүүргээд нар гэгээтэй аз жаргалтай эмоцоор дүүргэх нь бол таны өөрийн үүрэг хариуцлага байгаа шүү. Мэдээж тэгээд энийг яаж хийх вэ гэдэг нь ингээд одоо энэ цаг үед зөндөл хүмүүс тиймэрхүү юм ярьж байна тий. Тэгээд 2 дугаар группийн уншлагаа ерөнхийдөө ингээд дуусгая гэж бодож байна. Ерөнхийдөө ярих юм бол зөндөө байна. Тэгээд хэрвээ танд урд чинь нэлээд одоо тохирч таарж дуудаж байвал нэмэлт уншлага, нэмэлт зөвлөгөөг аваад би тэрэн дээр илүү магадгүй одоо учир шалтгааны зангилаа болон нэмэлт зөвлөгөөнүүдийг ерөнхийдөө гаргаж ирье. Үтсэнд баярлалаа. Амжилт хүсье. Баяртай. Гуравдугаар хүзрийг сонгосон хүмүүсийн уншлага одоо эхлэх гэж байна. За хэвтүүлээ ямар хүзэр сонгож гаргаж ирсэн байгаагаа харцгаая. Ace of Pentacles хүзэр ерөнхийдөө доошо харж гарч ирсэн байна. Маш сонирхолтой. Энэ 3 дугаар хүзрийг сонгосон хүмүүс маань ер нь илүү ганц бие хүмүүс байж магадгүй. Гэхдээ бас хостооч байж болно. За аль алинд нь ерөнхийдөө тааруулаад яриад явчих болно. Ace of Pentacles үзэр маань ер нь Pentacle одоо зоос үзэр маань дандаа дэлхийн одоо амьдралын материаллык зүйлстэй холбоотой буюу илүү санхүү, хөрөнгө, за мөнгө те материаллык эд зүйл баялагтай холбоотой байдаг. Яг таны магадгүй энэ цаг үед анхаарал хандуулж байгаа зүйл мөнгө байгаа болов. Мөнгийг ерөнхийдөө илүү бодож мөнгө яаж илүү олох уу? Яаж илүү гоё одоо магадгүй гоё шин зүйл авмаар байна. Гоё шин одоо эд зүйлстэй болмоор байна. Илүү чанартай юм хэрэгэлдэг болмоор байна. Гэх мэт байдлаар за эсвэл хөдөлмөрөө илүү өндрөөр өндлүүлмээр байна. Эсвэл яаж одоо шинээр өөр нэмэлт орлогын хөсөртэй болох вэ гэх мэтэр им гадаад үзэмж за мөнгө, санхүү, эд баялаг, материаллык, эд зүйлс, хувцас сонор те иймэрхүү зүйлсэн дээр илүү ач холбогдол өгч анхаарч байгаа болов уу гэж бодогдож байна. За тэгээд түрүүн 2 хүзэр гаргаад ирсэн байгаа. Би өөрөөс хүзрүүд ерөнхийдөө яринга гаргаж ирье гэж бодож байна. Seven of Swords хүзэр бол ялцчгүй бас яг зураглал маань ч гэсэн яг энэ хүзрийн зураглал маань ч гэсэн яг юм шопинг хийгээд өөрийнхөө дуртай гоё юмнуудаа тэ брендинг ч юм уу тэ яг юм чанартай зүйлсүүдийг авч байгаа зураглал бүхий хүзэр гарч ирсэн байна. Тэгэхээр таны ухамсар, таны анхаарал чинь илүү яг одоо өөртөө дуртай юмнуудаа авах, өөрийгөө яг юм хэрэгцээтэй зүйлүүдээрээ яг одоо өөрийгөө баяжуулах тийм өөрийгөө тоноглох гэж бас хэлж болох юм. Тиймэрхүү зүйлүүдээр илүү ач холбогдол оюун санаа бодол нь анхаарал нь илүү явж байгаа болов уу? Энэ бол айгүй зөв зүйл, авууртай зүйл ерөөсөө юм шүүмжлэхээр ч юм уу эсвэл ингээд хүмүүсийн одоо материаллык ертөнцийг бас өгөөсгдөг байдлаар ерөөсөө хандаж болохгүй. Өөрийгөө хөгжүүлээд ерөнхийдөө яг юм бодит, practical, beatтэй 3D ертөнцид өөрийгөө level up, яг юм тоглоомд level up хийж байгаа юм шиг ерөнхийдөө хөгжүүлж, дэвшүүлж байгаа гэж ерөнхийдөө ойлгож болно. Яг харилцаанд байгаа хүмүүс за эсвэл яг одоо дөнгөж уулзж байгаа ч юм уу, яг одоо тодорхой нэг хүний талаар ботсон бол та хоёр бол жоохон өөр зүг рүү ерөнхийдөө хурууга заасан, жоохон өөр зүйлсийн талаар бодож байгаа харагдаж байна. Ялцчгүй та нэг өөр зүг рүү заагаад нөгөө хүн маань бас нэг өөр зүг рүү заагаад байгаа нэг иймэрхүү одоо нөхцөл байдал үүссэн байгаа болов уу?
Гэхдээ энэ нь болохоор ерөөсөө юм одоо хэрүүл маргаантай асуудалтай тааш тохирохгүй гэсэн утгаар ерөөсөө биш. Яг одоо та хоёрын бас яг амьдралдаа анхаарж байгаа сэдвүүд, амьдралдаа анхаарж байгаа одоо бодлууд те бодож байгаа бодлууд гэх мэт иймэрхүү юмнууд ялцчгүй жоохон өөр тийшээгээ хандуулсан байгаа маа. Энэ бол яг энэ нөхцөл байдалд бол энергийн хувьд маш одоо зүгээр санагдаж байна. Ягаад гэвэл эрэгтэй эмэгтэй хүмүүс ер нь бидний амьдралд ингээ анхаарах зүйлүүд өөр сэдвтэй байдаг, өөр сонирхолтой байдаг. Энэ нь бол яг нормальны эрүүл яг бидний угаасаа эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ертөнц өөр байдаг. Эмэгтэй эрэгтэй энерги ч гэсэн өөр байдаг. Тэгэхээр та хоёр хоёулаа бие биендээ өөрсдийнхөө ингээ хармаар байгаа зөвлөгөө ерөнхийдөө хараад өөрсдөн дээр ажиллаж байгаа гэдэг илүү утгаар надад санагдаж байна. Хамгийн гол нь энэ зурган дээр бас яг та хоёр нэг завинд суудсан яг нэг зүг рүү явж байгаа нь маш чухал. Хэдийгээр өөр зүг рүү заасан байгаа ч гэлээ те. Тэгэхээр яг гол алсын хараа бол яг нэг байна. Тэр нь хамгийн чухлаа. Мэдээж бас яг энэ өөр хүн ингээд хоёрыг залуурдаад хоёрын завийг хөдөлгөж явж өгч байна. Энэ бол гаднаас бас хоёрыг ертөнц дэмжиж байна. Бас яг мэдээж бодит байдлаар та хоёрт бас өөр нэгэн хүн магадгүй гэр бүлээс нь ч юм уу эсвэл ажлаас нь ч юм уу найз нөхдөөс нь ч юм уу бас яг юм та хоёрын одоо завийг урагшлуулах тэр ингээд тусламжийг бол ерөнхийдөө ертөнцөөс аягүй сайн олгож өгж байгаа гэсэн юм таатай дэмжлэгтэй ерөнхийдөө шууд мэдрэмж мэдээлэл орж ирж байна. Тэгээд та хоёр өөрсдийнхөө ингээд юм дээр анхаарад те та өөрийнхөө одоо ингээд хөгжүүлэх юмнуудаа хөгжүүлээ. Таны хамтрагч чинь ч гэсэн ингээд өөрийнхөө хөгжүүлэх юмнууд руугаа анхаарлаа хандуулад явах нь ерөнхийдөө бол аягүй сайн зөв зам дээр явж шүү. Та хоёрын зав ингээд урагшилж байгаа гэсийг одоо хамтдаа нэг завинд суудсан байгаа гэдгийг бас ерөнхийдөө санах нь айгүй зүйтэй. Мэдээж хитрхи одоо зөвхөн би зөвхөн миний бодол, миний хүсэл, миний зорилго гэж бас болохгүй гэдгийг бас ингээд сануулж хэлмээр байна. Та хоёр нэг завинд явж байгаа шүү дээ. Нэг одоо зөв рүү хамтдаа явж байгаа шүү дээ. Алсын хараа бол яг нэг байх хэрэгтэй. Мэдээж өдөр тутамдаа биений өөрсдийнхөө ажлаа ингээд зохицуулаад явах нь бол ойлгомжтой. Яг нэг завинд хамтдаа суусан байгаа шүү гэдгээ бас бити мартаараа гэж хэлмээр байна. За тэгээд the world гэж маань доошо харж гарч ирлээ. Ямар сонирхолтой. Энэ бол ерөнхийдөө одоо нэг юм happy ending төрлийн type үзэр. Гэхдээ доошо харж гарч ирсэн нь бас яг сонирхолтой. Магадгүй одоогоор яг ингээд шууд жин там болоод яг ингээд хүнтэй магадгүй нийлээгүй ганц би байгаа хүмүүс бол яг ингээд шууд хоёр үерхэд нийлээд ингээд хосууд болцохооргүй цаг үе байна гэдгийг бас илтгэж байна. За үерхэж байгаа хосуудын хувьд ч гэсэн яг ингээд шууд гэр бүл болоод суугаад гэрлээд ингээд одоо гэрэлтэй батлуулах ч гэх юм уу яг тэр цаг үе нь бол бас яг биш гэдгийг бас магадгүй илтгэж байна. Яг энэ хүзрийг ингээд дээшээ харуулад харах юм бол бас яг маш олон ингээ хоёр гар алга тарчсан харагдаж байна. Ерөнхийдөө ингээд бас бусад хүмүүсийн им анхаарал хоёр дээр очиж байгаа гэдэг мэдээлэл орж ирж байна л да. Зарим нь мэдээж үнэхээр чин сэтгэлээсээ та хоёрын өмнөөс баяртайж байж болно. Та хоёрыг бас яг жоохон атаархаж байгаач хүмүүс байж магадгүй. Тэгэхээр яг ингээд атаархал болон баяртай байгаа тэр мэдрэмж аль нь ч байж болно гэдгийг бас ерөнхийдөө мэдхэд илүүтэхгүй бах. Ер нь яг одоогоор ингээд илүү хосын харилцаа, илүү ингээд нийлэх officially үерхэх, эсвэл officially яг юм гэр бүл болох гэхээс илүү ерөнхийдөө илүү өөр дээрээ анхаарж байгаа цаг үе шиг харагдаж байна. Гэхдээ мэдээж бас яг нэг завьд суусан байгаагаа эсвэл нэг завинд суух боломжтой гэдэг одоо юм одоо таатай мэдрэмжийг бас төрүүлж байна. Magician хүзэр гарч ирсэн маань ерөнхийдөө яалтчгүй өөр дээрээ ажиллаад өөрийнхөө амьдрал, өөрийнхөө зорилго, өөрийгөө илүү хөгжүүлээд явж байгаа гэдэг утга санааг бүр ингээ баттгаад өгж байна. Өөр дээрээ илүү анхаарад, өөр дээрээ илүү цагийг илүү гаргаад яг одоо таны амьдралын бас яг энэ өөрийгөө хайрлаж сурж байгаа, өөрийгөө халамжилж сурж байгаа ч гэх юм уу. Ерөнхийдөө өөрийгөө айгуу чухалчилж байгаа цаг үе чинь байгаа болов уу гэж бодож байна. Энэ хүзэр хэдийгээр сая өөр группийн уншлагаар орж ирсэн ч гэлээ. Мэдрэмжийн хувьд бол яг одоо энэ групп дээр бол нэлээд таатай сайхан мэдрэмжтэй өөртөө цаг гаргаж байгаа гэсэн мэдрэмжтэй ерөнхийдөө гарч ирлээ.
хамтдаа бас ингээд агаарт цагийг өнгөрүүлээд гой хөдөө яваад ч юм уу те ууланд гараад ч юм уу яг ингээд шууд утгаараа хоёр хамтдаа ингээд салхинд гарч байгаа зураглал харагдаж байна. Үүнээс гадна та хоёр хамтдаа дээшээгээ өгсөж байна гэсэн мессеж бол яг бас гарч ирж байна. Мэдээж эрэгтэй нь одоо тэргүүлээд өмнө нь алхаад ишигээ явъя гэд чиглүүлж байгаа. Та бас тэрийг нь хараад за тгий тийшээ явъя гэж бас ерөнхийдөө хандлагатайгаар харилцах нь бас зүйтэй гэж бас ойлгож болно. Яг им сингл байгаа хүмүүсийн хувьд бол ерөнхийдөө эрэгтэйгээ бас ингээд магадгүй дагаараа эрэгтэй нь илүү чиглүүлэгч, эрэгтэй нь илүү урд нь алхаад замыг нь одоо замчлаад магадгүй тэ ийшээ явъя гэд заадаг нь шүү. Та бол яг тэрийг нь хараад санал нийлээд ерөнхийдөө ингээд дээшээгээ бас яг хамтдаа мацах ерөнхийдөө юм хандлагатай хосын харилцаа маань ерөнхийдөө тэгж явна шүү гэдэг мессежийг бас яг өгж байгаа харагдаж байна. Тэгтээ бас яг эмэгтэй нь ингээд ганцаархнаа өргөвчтэй, эрэгтэй нь өргөвчгүй ингээд ганцаархнаа урагшаа гарсан байгаа нь бас яг нөгөө байдлаар нөгөө талаараа жоох юм асуудалтай байдлыг бас илтгэж байна. Та бас ганцаараа битгий ингээд ачаагаа өрөөд яваарай. Ачаагаа хуваалцаараа тий нөгөө хүндээ хэлнэ штэ мэдэж. Одоо хойлоо ингээд ачаагаа ингээд үүрэг хариуцлагаа ингэж хуваая. Чи энийг аваад би энийг авъя гэх мэтээр ерөнхийдөө зохицуултыг аягүй сайн хийгээрэй. Тэгэхгүй бол бас яг бүх одоо магадгүй гэр бүл болцсон байгаа ч юм уу эсвэл ингээд харилцаанд байгаа хүмүүсийн хувьд ингээд хитрхи бүх ингээд асуудлын үүрэг ачаа зааж авах асуудалч байж болно тий. Ямар нэг юм сэтгэл зүйн ачаач байж болно. Яг бодит одоо юм физикал бит ачаач байж болно. Энийг ганцаараа бас өөрөөд авах шаардлагагүй шүү. Ачаагаа сайхан хуваалцаад үүрэг хариуцлагуудаа ингээд хоорондоо тохиролцоод ярилцаад за чи тэр өдөр инг би тэр өдөр инги гэдэг ч юм уу байдлаар гоё хамтарч ажиллаарай. Ягаад гэвэл та хоёрын ингээд гарч байгаа зам маань ерөнхийдөө ингээд заваар явж байгаа зам маань ч гэсэн нэг зүг рүү явж байгаа гэдгээ санах хэрэгтэй. Мэдээж бие биенийхээ одоо өөрөөсөө ажил дээр төвлөрөхөөс гадна бие биенийхээ ажилд бас туслана. За бие биенийхээ ачааг хөнгөлж хуваалцсан, тохиролцсон тий хамтрагчийн одоо ялцчгүй яг бизнес партнер шиг та хоёр амьдрал бас ингээд хамтдаа амьдралыг туулж байгаа хамтрагч нар болохоор бас энэ үн дээр яг юм одоо бизнес эрхэлж байгаа мэд ухаалгаар яг юм хамтрагчийнхаа ингээд одоо юм зохицолтойгоор хамтарч ажиллаарай гэдэг мессежийг алдчихгүй өгмөр санагдаж байна. Энэ хүзэр маань ялцчгүй бас сингл байгаа хүмүүсийн хувьд ингээд бас хитрхи амьдралыг ганцаараа туулах гад ганцаараа ингээд өөрөвчтэй яваад байгаа юм биш үстэй гэдэг мессежийг бас өгмөр санагдлаа. Бидний ер нь амьдрал хэдийгээр ингээд ганцаараа байх нь таатаа тухта тэгээ дураараа гоё байдаг ч гэлээ эргчүүлөөтөө гоё ингээд байдаг ч гэлээ. Ер нь амьдралыг хантайгаар ингээд хамтдаа гоё дээшлээд хамтдаа гоё амьдралаа ингээд өнгөрүүлээд хамтдаа ингээд өөрөөсөө мөрөөдлөө биелүүлээд нэг тийшээгээ явах чинь айгүй чухал байдаг шүү. Бас яг хитрхи ганцаараа ингээд зөвхөн өөрийгөө ингээд болгоод явхаас илүүтэйгээр бас яг хорим гэр бүлтэй аз жаргалтай юм хань ижилтэй болох энэ талаар бас яг анхаарал хандуулаарай гэж бас хэлмээр санагдаж байна. Зарим хүмүүст яг энэ мессеж айгүй хэрэгтэй байсан юм шиг санагдлаа. За King of Wands гэдэг яг юм одоо гал эрчмийн одоо айгүй баялаг хааны хүзэр гарч ирлээ. Page of Wands. За танд магадгүй яг юм хоёр сонголт байгаа гэж магадгүй санагдаж байна. Ялангуяа single байгаа хүмүүсийн хувьд ч юм уу тий. За уучлаарай сая бичлэг маань тасалдаад үргэлжлүүлж ярьж байна. Тэгэхээр нэг талд ерөнхийдөө ингээд ийм туршлагатай магадгүй насаараа ч ахмад нэгэн залуу байвал нэг эрэгтэй хүн байгаа бол нөгөө талд жоох юм туршлагагүй ч гэхүү арай байр суурь болчдаг байгаа. Гэхдээ ийм энергийн хувьд арай залуухан мэдрэмжтэй тий арай нэг юм гал эрчмийн хувьд ч гэсэн арай нэг юм одоо дур булаамж гэж байж болох юм. Тим нэгэн хоёр хүний ингээд сонголт магадгүй байгаа гэж магадгүй харагдаж байна. Тэгэхээр аль нэгийг нь тэрийг нь сонгох гэж би бол хэлэхгүй. Гэхдээ аль нь давуу талтай, аль нь бас сул талтай. Гэтэ ерөнхийдөө яг тогтвортой байдлын хувьд бол мэдээж ойлгомжтой илүү одоо нэг юм
ахмад дууч гэх юм уу илүү ингээ байр суурь болсон байгаа, илүү учруулсан эрэгтэй хүний эрэгтэйлэг энерги талаас ч гэсэн илүү ингээд өөрийгөө хүмүүжүүлээд илүү одоо байр суурьтай, тогтвортой хүн нь бол мэдээж одоо илүү барьцтай байх болно гэдгийг бас хэлмээр байна. Залуухан хүний хувьд бол мэдээж одоо 100-аатай залуухан нэг юм энергиээр дүүрэн байгаа ч гэлээ жоохон юм одоо туршлагагүй, immature, за тэгээд ямар нэгэн юм одоо барьцгүй үйлдэл хийх магадлал ерөнхийдөө айгүй өндөр. Гэтэ энэ хоёрын алиг нь яг үндэ та сонгохгүй өөр нэг хүн сонгох юм шиг л санагдаад байна. За ерөнхийдөө бол одоо бас стар хүзэр маань доош харж гарч ирж байна. За энэ болохоор бас хитрхи өөрийгөө бусдаас тусгаарлаад эсвэл хитрхи өөрийгөө бусдаас нуугаад гэхүүдээ жоохон юм өөрийнхоороо байж чадахгүй, яг бүтэн одоо өөрийнхоороо чөлөөтэй байж чадахгүй, жоохон одоо ийм байх ёстой, тийм байх ёстой, эмэгтэй хүн ингүүл гоё идэг, тэгвэл гоё идэг гэх мэтийн одоо юм идея санаануудыг илүү дуурайж хичээгээд өөрийгөө жоохон хүчтэй байгаа юм болов уу гэдэг бас мессеж орж ирж байна. Хайр дурлалын үзэр маань доошоо гарч ирлээ. Яг нь ер нь бол яг хайр дурлал дээр баг зэрэг жоохон юм холбоо, яг юм хайрын холбоос яг одоогийн байдлаар бол жоохон баг байгаа юм байна. Тэр нь болохоор яг илүү эрэгтэй маань ерөнхийдөө жоохон өөрийнхөө эмоцийн талаар жоохон ойлгомжгүй, өөрийгөө ойлгохгүй, яг бүтэн магадгүй бас танд ингээд одоо тантай нийлээ, ингээ аяг аль бие усаар ингээ хоёлоо хосууд олъё гэх мэтэр ч юм уу хандаж чадахгүй байгаа нэг юм эмоцийн хувьд тантай fully commit хийж чадахгүй те. Яг ингээ за би чамааг сонголоо, хоёлоо ингээ гэдэг тэгж чадахгүй байгаа байр суурнаас болоод ерөнхийдөө жоохон юм холбоо, хасын хоролцоо, таны өөрийн ч гэсэн яг өөртөө итгэл түүнээс болоод жоохон ингээд унтраад та түүнээсээ болоод яг өөрөөсөө өөр хүн болох гэж хичээгээд байгаа нэг юм иймэрхүү нөхцөл байдал болоод иж магадгүй байгаа харагдаж байна. За би тэгтээ яг таны одоо энэ бодож байгаа хүн чинь ер нь бүтэмжтэй юм уу, бүтэмжгүй юм уу гэдэг талаар яг асууж өгмөөр санагдчихлаа. Ягаад гэвэл ингээд нэг завинд байгаа юм шиг мөртлөө, нэг зүг рүү явж байгаа юм шиг мөртлөө ялтчгүй ингээд цайныг хүзэр унаад, доор унаад би ерөнхийдөө авсан чинь Queen of Swords өдөр маань гарч ирлээ. Тэгэхээр таны яг одоо хийх хэрэгтэй байгаа зүйл яг ингээд салхуу нийлхүү байх уу гэх мэтийн шийдвэр ерөнхийдөө гаргахаас илүүтэйгээр зүгээр л өөртөө итгэлтэй өөрийгөө сонго. Өөрийгөө л сонгочих яг одоо та хоёр хамт байх үгүй нь бол ерөнхийдөө илүү тэр шийдвэрээс илүүтэйгээр та яг одоо өөрийгөө сонгоод өөрийгөө гоё болгоод өөртөө итгэлтэй байгаад өөртөө шийдэмгий хурц байх нь бол хамгийн чухал байгаа маань. Өөртөө итгэлтэй байх нь бол хамгийн чухал байгаа харагдаж байна. За тэгээ 3 дугаар бүлгийн уншлага маань ер нь жоохон юм одоо ойлгомжгүй байгаад байна. Яг уу энэ ингээд янз бүрийн шалтгаанууд бас байх шиг байна. Тэгээ би тэр талаар илүү дэглэрэнгүй нэмэлт уншлага дээр ярилцъя. Хэрвээ та хүсвэл нэмэлт уншлагыг сонгоод ороод ирээрэй. Тэгэхэд үзсэнд баярлалаа. Баяртай.